Ихний үг бод. Ямар залгуур залгах вэ? Зүүн бичнэ үү? Яаж бичих вэ? Хоёрын ингээд тусгаарч бичнэ. Зүүн бичнэ үү? Дараагийн үг хураа. Ямар залгуур залгах вэ? Зөв бичсэн үү? Дөрмөө гидээрээ сайн байна. Баярлалаа. Дараагийн үг өгөх. Ямар залгуур залгах вэ? Зөв бичсэн үү? Зөв. Яаж бичих вэ? Үйл үгийн дээрээ хөлсөн өгөөл залгуурыг залгахад хэргийн өмнөх их шиг гээгүй. Сайн байна. За багууд маань өөрт байгаа могоошоогоо ашиглаад өөрийн дуртай тоогоо бүтээгээрэй. Одоо багууд маань өөрсдийн үүсгэсэн тоогоороо хамгийн их оронтой 4 оронтой тоог бүтээгээрэй. Хамгийн их 4 оронтой тоог бүтээгээрэй. За болсон байгуу дараа өргөрөө. За танах хэдийн тоо бүтээсэн бэ? 2772. За. 9600. За алдаага болоороо танах. 9884. За танах. 9786. За танах. 9886. За. Танах хэдийн бүтээсэн бэ? Сайн байна. 9700. За танах. 9763. За одоо тэгвэл бүтээсэн тоогоороо хүүхдүүдээ хамгийн бага оронтой 4 тоог үсгэрэй. Хамгийн бага 4 оронтой тоог үсгэрэй. Хамгийн бага 4 оронтой тоо. За танах хэдийн үсгэсэн бэ? 6889. 4789. За танах. 2200. За. 5700. За танах. 2600. Сайн байна. За танах. 4
579. Сайн. 709. За. Хэлээрэй. 4556. Хэлээрэй. 4556. За их сайн байна. За ингээд математикийн хичээлээр бид нэр яах нь 4 оронтой тоог их 4 оронтой тоо бага 4 оронтой тоо бүтээсэн тоогоороо хэлнэ шүү дээ тийм ээ. Тэгвэл одоо багштай мянгатын орнуудыг хийж өгнө. Мянгатын орнуудыг. За танаа мянгатын орн. За танах мянгатын орн хэлээ багштай. За танах. За танах. За 100-ийн орныг харин азаа хэлээрэй. 100-ийн орн. За танах 1-ийн орн багштай хэлээрэй. 9. За 1-ийн оронгоо багштай хэлээрэй. За 6. За танах 100-ийн орн хэлээрэй. 600 гэсэн. За танах багштай 100-ийн орн хэлээрэй. За 700. За их сайн байна хүмүүс ээ. Нэгдүгээр зан Хөхтөн аймгийн Хушуудан бүлгийн амьтан юм Африк болон А гэсэн хоёр зүйл байдаг бөгөөд хуурай газар дээрх хамгийн том амьтан юм Булан наманд орсон. Баярлалаа. Хоёрдугаар Хун энэ усны амагт багтдаг усны шувуу юм. Хун энэ 140-аас 160 см 18 кг хүртэл жинтэй далавчны урд нь 3 м хүртэл байдаг. Гуравдугаар загас. Загас энэ мөчөөрөө сэлүүрдэн явдаг харьслаг бүрхүүлдээ сээр нугамгаалсан усны амьтны бүлгийн гишүүн юм. Загасны бие энэ их бие толгой сүүл гэсэн 3 хэсэгт хуваагддаг. Амьсгалын замын заламгай хос хэвээртэй. Баярлалаа. Дөрөвдүгээр бүргэд. Бүргэд энэ бусад махчин шувуудаас хүчрэх том бие толгой бахим хошоогоороо ялгардаг. Бүргэдийн 40 см урд 50 кг жинтэй жижигээс 100 см урд 6-аас 7 кг хүртэлх жинтэй. Монгол цармын бүргэд, хам бүргэд, тарвалж бүргэд, бахим бүргэд, бор бүргэд гэсэн 5 зүйл байдаг юм. Тавдугаар Аалз. Аалз нь амин нүдтэй үед хөлний нэгэн амь биеийн толгой болон бие гэсэн хоёр хэсгээс тогтдог үсэрхэг амьтан юм байдаг. Дөрөвдүгээр Могой. Wow!